шудраг хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан эдгэмжид мөн чанартай тул түүний үгэнд үргэлж итгэж болно. Түүний үгэнд үргэлж итгэж болно. Түүний үйлдэл алдамаадаггүй ягаад маргаангүй байдаг. Ийм учраас хортон төлийн үнэн шудраг хүмүүс бурхан дуртай. Үнэн шудраг зан гэдгэн бурханд зүрх сэтгэлэн өгөх. Ямар зүйл дээр бурханд хоромж хандахгүй байх. Бүх зүйл дээр түүнтэй эзэн наасангүй байх. Бадад баримтыг эзэж нухгүй. Дээр хүмүүсээ мэхэрч дор хүмүүсээсээ юм нухаар оролдохгүй. Зүгээр л бурханд бэлдүүлэх гэсэн оролдлоо хийхгүй гэсэн. Болон үгийг цэвэр байлгаач. Бурхныг ч хүннийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Олон хүн үнэн шударгаар ярьж үлдсэний оронд там таигдахыг илүүд үздэг. Үнэн шудраг бос хүмүүст бурхан өрөөр хандагдан гайхах юмгүй. Мэдээж үнэн шудраг хүмүүс байхад хичнээн хэцүү байхыг чинь бурхан сайн мэднэ. Та нар бүгд маш ухаантай эрхэм хүмүүсийг өөрсдийг өчигөн жишгэр хэмжигтэй. Маш сайн уучраас бурхны ажлыг тавьгүй лүү амархан болгодоо. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул за яг бурхан та нарыг гадар хүмүүжүүлэхийн тулд нэг нэгээр чин гамшиг дунд тавин ингэснэ. Тэр цагаас хойш та нар түүний үгэнд бат итгэнэ. Эцэстэн бурхан тэр бол итгэмжид бурхан гэх үгийг амнаас чинь шахан гаргана. Тэгэхэд та нар цээжэд илтгэн хүний зүрх сэтгэл маш өмнөйтэй юм хэмээн харгална. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийн шиг бардамналтаа автахгүй бидтэй. Тэрч бүхэл одоогийн шиг гүнгүнзгий ойлгомжгүй байхгүй бидтэй. Зарим хүн бурхны өмнө ёсорхоо зүй зохистой. Тун хүмүүжилтэй байдаг ч сүнсний өмнө араа шүдэ яр зайлхан хумсурууга ар зайлгадаг. Та нар ийм хүмүүсийг үнэн шудраг хүмүүсийн тоо оруулах уу?